Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн мэдээллийн дагуу авсан арга хэмжээний талаар та бүхэнд мэдээлэл өргөж байна. 2026 оны 4 сарын 14-ний өдрийн 23 цагийн үед Говийн Ньюс цэгийн цахим хуудсан дээр иргэн нэргүүгийн тавьсан бичлэг нь замын үдх гайлын газрын гайлын улсын байцаагч албан үүрэгтэйгээ холбоотойгоор зөрчилтэй нөхцөл байдал үүсгэсэн байж болзошгүй агуулга бүхий мэдээллийг тавьсан байгаа. Үүний дагуу дотоод танил шалгалтын журмын дагуу холбогдох арга хэмжээг авсан. Манай албан агч хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй нөхцөл байдал бол үүссэн байна. Гайлын ерөнхий газрын даргын 4 сарын 16-ны өдрийн тушаалаар гайлын улсын байцаагчийн эрхийг нь энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түр хугацаагаар түтгэл зүйд шийдвэрлэлээ. Мөн холбогдох албан тушаалтнаас нь тайлбарыг авч чиг үүрэг хариуцсан хууль хяналтын байгууллагад нь шалгуурхаа хүргүүллээ. Иргэдээс ирж байгаа мэдээллийг манай байгууллага олон сувгаар авч ажиллаж байна. Гол сувг маань засгийн газрын 1111, гайлын лавлах 1812-81 дугаарын утаснууд байгаа. 26 оны 1-р улирлын байдлаар нийтдээ 964 өргөдөл гомдлыг авч шийдвэрлэж ажилласан байна. Үүний 85% нь саналын шинжтэй байсан бол 15% нь гомдол байжээ. Замын үдх гайлын газарт үүссэн нөхцөл байдлын хувьд 2025 оны байдлаар 113 гомдол ирүүлсэн байгааг дүн шинжилгээ хийж үзлээ. Ингээд бол гайлын хяналт шалгалтын чиглэлээр үйл ажиллагаа доголдсон мэт харагдж байгаа боловч энэ гомдлыг ирүүлсэн хүмүүсийнх нь нэрсээс харахад нэр бүхий 3 хүн иргэнээс бол бүх мэдээлэлүүд ирсэн байна. Энэ чиглэлээр бид цаашдаа цаг тухайд нь холбогдох арга хэмжээг авч шалгалтын ажиллагааг явуулах болно. Иргэдийн өгч байгаа мэдээлэл нь хууль ёсны худалдаа урсгалыг дэмжих гайлын хяналт шалгалтын үр дүнд дэвшлүүлэх чухал нэг их сурвалж гэдгийг би онцлон тэмдэглэж цаашдаа хамтран ажиллахыг уриалж байна. Гайлын ерөнхий газар